сайтар альж гураад тэр ташид байгаа шиг талуурна. Гураад. Байсан гурахстай шүү. Шаарлтал гэдэг. Шар боролтол гурахстай тэгж гоё амттай болдог. Тэгээд гурсараа сүлд гэдэг. Лото хурд. Бибригээс табрик төлөж үүдэг гэдэг. Тэгээд ард томс лоойроо томслоо биш үү хийдэг. Ингээд одоо мутгаар хэлээр талуурд их бар гараар иддэг. Тэгээд хоосоо хийхээс өмнө гараа сайтар угаах хэрэгтэй шүү манайхаа. Тэгээд сайтар уурсан. Маш сайн уургастай. Бас томслоо хоёроо бас сайтар ингээд уурж ингээд амар гоё болгох хэрэгтэй. Ингээд шар мөтө болгох хэрэгтэй. Ингээд төлөгдөх маягаар орж ирэнгүүт дараагийн ногоомоо хийдэг. Тэг жоохон би байлгасан. Тэг дараагийн орж хийсэн байгаа. Тэг дараагийн хөрмөнд жоохон том төвчгэлтэй байсан шүү. Уучлаарай. Юу ч гэсэн хөрмөнд орон хөрмөнд яг оролгүй юм даа. Гэхдээ нэг том биш нэг жижиг биш. Яг дундаж хөрмөнд хийх юм бол заавал ингээд бүр хөрмөнд улаан өнгө болохгүй. Нэг цаан цөөлөн маяг ингээд гоё юм таарайдаг мэт өнгө болж өгдөг байгаа. Тэгээд мага хийж. Тэгээд мага хийж утган дараа төлөвлөж шахах болж байсан. Тэгээд би урд хатсан учраас нэг муулаагүй. Тэгээд хуурсаар хуурстай. Тэгээд хуурсаар лягс. Тэгээд сүлд ус идэг. Тэгээд байцаа хамт сүлд хийж байгаа. Тэгээд сүлднээс бас нэг таваага. Тэр нөөний нэрийг би сайн мэдгүй. Ээж амиртай солонгос. Ингээд нөө гэж ирүүл мэдээд маш сайн гэж хэлсэн. Тэр нөө гэж би шар манж цаамж хийж болох байсан. Гэт би хийгээгүй. Ядгал миний жорвол ийм жортой. За тэгээ брокколигаас хийж өгнө. Брокколигаа л мартаж болохгүй. Тэгээ брокколигаа маш гоё ирүүл мэдээд. Тэгээ нөгөө миний мэдгүй гэсэн нөгөө хийж өгнө. Маш сайн. Энэ нөгөө хэрэглэлтэй хамгийн түрүүнд хөөдөөсөнд зэлж гаргаад сүлд нэхэж нэг шанагт хөөдөөс хийж ягаад нэг цагаас 30 минутаас нэг цаг байлгангууд байлгаж хэрэглэдэг. Нөгөө тэгээ ус игээд эхлээд би бол ингээд жоохон ус гэж утгана. Ингээд сайтар утгаад тэгэж нэг ус би хөөд ч гэсэн хоол хийж болдгийг хэлээ. Хөөд гоё хоол хийдэг би мэддэг. Ингээд хөөдөөс гоё хоол хийдэг шүтэмжүүд бүр гоё хоол хийдэг. За бас энэ ингээд аргалагчийг хоолноо хийсэн гоё юмтай болгодог. Ичсэн их гоё юмтай болгодог шүү гэж хэлээ. Энэ аргалагчийг би ингээд бүр ингээд гоё юмтай аргалагч байсан. Дахианы мөн бас их олон төрлийн юм билээ. За тэгээд нэмэрхүү яг мэдрэмжээрээ тааруулаад тэр зэрэг ус хийдэж шалтгаалж хийснээс чинь шалтгаалж ингээд амтлагч хэрэг хийхийг энэ дээрээс хэрэг хийх чинь мэдэгдэн заяа. Тэгээд сайтар хийж хутгаад ингээд хутгаад за яг гоё юм тал авч шүү. Их гоё юмтай сайн. Гоё амт оруулж өгсөн.
За тэгэл нэг иймэрхүү хол болсон. Гоёад. Тэгээ яг идэхэд бэлэн болсон байлээ. Та нар миний энэ жорыг бас туршаад үзээрэй, гоё амттай болдог шүү. Баяртай.